За ингээд цаг алдалгүй энэ асуудлыг бас оруулж ирж байгаа ажлын хэсгийнхэндээ талархал илэрхийлье, дэмжиж байна. Тэгээ бидний хувьд бол энэ стратегийн асуудал дээр 3 дахь талын оролцоогүйгээр одоо 2 орны засгийн газар ийм хилцээр хийнэ гэдэг бол маш том түүхэн амжилт. За үүнийг дагуулад одоо маш том хариуцлага яг хэрэгжүүлэгч байгууллага буюу одоо Эрдэнэс 5 толгой дээр ирж байна гэж би харж байгаа. За одоо төрийн өмчт компани хэрвээ энэ хэрэгжилтэн дээр алдах юм бол цаашид байгалийн баялагын асуудал, энэ стратегийн асуудал, үндэсний баялагын сангийн хэрэгжилтийн асуудал, иргэдийн биднээс шаардж байгаа энэ байгалийн баялагтай бүгд эзэн болох асуудал тэр чигээр унах ийм магадлалтай. Тэгэхээр энэ хэрэгжилт одоо өнөөдөр бид сойрхон батлаа, за их хурлаар ороод, за 3 гэрээ хийгдээд, за яг хэрэгжилтэн дээр очиж алдваа гэдэг зүйлийг би өмнө нь шилжижсэн, одоо дахин давтмаар байгаа. Яагаад гэвэл энэ зөвхөн Эрдэнэс 5 толгойн асуудал биш, энэ зөвхөн ганц төмөр замын холболтын асуудал биш. Энэ цаашдын тэр чигээрээ Монгол улсын хөгжлийн замнал, за тэр дундаа стратегийн асуудал дээр төр өөрөө ингэж оролцох нь зөв үү буруу юу гэдэг энэ асуудал руу явнаа. Тэгэхээр та бүхний нуруунд дээр маш том хариуцлага ирж байгаа гэж харж байна. Тэр ч утгаараа одоо хэрэгжүүл хүмүүс анханасаа бүх шат дараалтаа иргэдийн оролцоотой би энэ Наранбаатар гишүүний хэлж байгааг бүр дахин давтаж хэлмээр байна. Зөвхөн өмнө говь гэж хинч харахгүй. Өөр ямар ч аймгийн хүн дараа нь өөрийнх нь аймаг орон нутагт нь суманд нь ямар нэгэн зүйл хэлгээд хардаа тэр өмнө говьд энэ болоогүй штэ, энэ асуудалтай байсан штэ гэдэг асуудлаар эдгээр зүйлсийг эсэргүүцэх болно. Тийм учраас орон нутгийн иргэдтэй хилцүүлэг явуулахаас ахуулаад яаж үр өгөөжийг нь орон нутагт нэмэгдүүлэхээс ахуулаад энэ асуудал дээр илүү одоо санаачлагтай ажиллах, зүгээр энэ амнаатын төлбөр байхгүй биш, наад зах нь хэдэн багуудаар сумуу дээр энэ төмөр замын холболтынхаа энэ гэрээгээ хилцүүлнэ гэдэг хүртэл орон нутгийн иргэдийн оролцоо шүү. Сая одоо жишээлбэл мөн Жаргалан гишүүн дараа бөөн тендер худалдан авалт явахад яаж орон нутгийн аж ахуй нэгжүүдээс одоо хоол хүнс махнаас нь ахуулаад худалдан авалт явуулах уу? Энэний үр өгөөж яаж өмнө говь нутгийн одоо иргэдэд хамгийн түрүүнд хүртээмжтэй байх вэ? Дараа нь Монгол улсын хэмжээнд гэдэг байдлаар хараарай. Яагаад гэвэл одоо бүх танилцуулга дээр бид нар нийтдээ улсын хэмжээний эдийн засаг ярьж байгаа энэ үнэн стратегийн асуудал. Гэхдээ ийм юм хэрвээ орон нутагтаа дэмжлэг авахгүй бол хизээж цаашаа дэмжлэг авдаггүй шүү. Тийм болохоор хэрэгжилтэн дээр энэ том онцгой хариуцлагыг бас та бүхэн ухаарч орон нутгийнхаа иргэдийг одоо оролцуулах, мөн цаашдаа Монгол улс энэ үндэсний баялагын сангаа хэрэгжүүлэхэд байгалийн баялгаа ингэж 3 дахь талын оролцоогүйгээр авч явах нь зүйтэй юм а гэдэг энэ зүйлийг одоо баталгаажуулах ийм том хариуцлага байгаа юм шүү гэдгийг хэлээ. Тэгээд та бүхэндээ дахин амжилт хүсье. Цаг алдалгүй бас ажиллаж энэ 14 мега төслийн нэн тэргүүнийг ингэж бас хурдцтай анхаарч ажиллаж аваад ажлын хэсгийн хамт олонд бас талархал илэрхийлье.